Do you get deja vu? Do you get deja vu? Зайд хоёр үерхэж эхлээд нийт 8 жил болсон байна. Тэгээд энэ хугацаанд 3 настай хайр гээд хөрх охинтой болсон. Тэгээд бид хоёр байнга ярьдаг гэсэн хоёлоо хөрмөө гоё хийнэ гэж. Тэгээд энэ жил яг заяагийн аавтай ярьж байгаад намрын хамгийн сайн өдрийг харж байгаа тийгээд 8 сарын 22-ны өдөр бид хоёр хөрмөө ихэр болсон байгаа. Тэгээд ерөөсөө л Монгол өв соёлоо тээсэн гайхалтай монгол хөрм хийя гэж шийдээд тэгээд одоо байж болох бүхэл хүмүүстэй холбогдсон. Үндэсний дөөр бүж Эрдмийн театрын ятгахчин, морин хуурчин, хөгжимчин, уртын дуучин бүхэл хүмүүсийг авчирсан. За тэгээ хормынхаа дээлнээс эхлээл, хувцлалтнаас эхлээл, хийх газраснаа эхлээл бүх зүйлээ ерөөсөө Монгол байлгая гэж хичээсэн юм хөрм хийсэн байгаа. За бас олзуурхууштай зүйл нь юу вэ гэхээр заяа битээр хормонд бүр яг бэлдээд тавьсан юм шиг дэлхийд дээр хамгийн том эсхийн Монгол гэр яг баригдсан үйл ажиллагаа шинээр эхэлсэн. Ямар ч хөрм аваагүй байсан. Тэгээд бид хоёр тэр газрыг захиалж аваад тэгээ маш том гэр дотор хийсэн байгаа. Нийтдээ 36 хамтай Монгол гэр дотор хөрм хийсэн. За 500 зочин ирсэн. Би заяад бүжгэлж үзүүлсэн. Ээжтэй зориулж төгөлдөр урд тоглосон. Манай гихчнэр нийлж байгаад ирсэн бүх хүмүүсээ гоё яслал төгөлдөр бүх ястны хувцастайгаар угтаж авсан. За тэгээд өвөө эмээгээ хойд хоймортой залаад гоё хөрм хийсэн байгаа. Бас нэг миний бодсон зүйл нь юу вэ гэхээр магадгүй энэ влогийг үзээд нэг ч гэсэн залуу хос магадгүй хормоо ихээс жоохон цааргалаад хоошоо тавиад явж байгаа ирчүүд нөхрүүд байгаа бол энийг үзээд за би яг ихнэрээ яг ааваас нь очиж гуйгаад яг хөрм хийх ёстой байна. Яг нэр төртөөгөр гуйж авах ёстой байна гэж бодоосоо гэж би хүсэж байгаа. Дээрэс нь магадгүй нэг хос ч гэсэн нэг Европ хэмээгээр биш. Монгол хэмээгээр хөрмөө байвал айгүй гоё юм байна штэ гэж хоорондоо ярилцаасаа гэж би хүсэж байна. Магадгүй 10 20 жилийн дараа манай хүүхдүүд энэ влогийг үзээд манай аав ээж ийм өв соёлд хийж явсан, ийм амьдралын философитой хүмүүс байсан юм байна гэж ухрааж эргэж нэг хараасаа гэж хүсэж байгаа. Тэгээд энэ 3 цуврал влогийг та бүхэнд бэлтлээ. Тэгээд дуглан сууж таалан сууя. Hi guys, бид хоёр хөрмөө ихэр боллоо. Яг өнөөдөр бол 7 сарын 9-ний өдөр. Yes. Бид хоёрын хөрм 8 сарын 22. Тэгээд жоохон хуримдаа зориулж шопинг хийхээр Гонконг руу ирсэн байна. Гонконг руу ирэхэд бол ерөөсө 4 цаг нисэл дороо хүрээд ирж илээ. За бүгдээрээ хамтдаа тэгээд хөрмийн влог үзцгээе. Жохоор Tiffany Co руу явж байна. Ганц таалагдаад байгаа юм нөгөө юм sound box нэмэр гоё юм гэдэг. Little blue box. Чиндээ одоо ингэж амьдралынхаа турш бүгд бол. Тийм шүү дээ. Одоо нөгөө охтод ирэх юм болов үү? Би бас эндээ бүгд толгоо шүү. Би ингээ бүгд зүөх гэх юм сайн анслуулаа хүрчихсэн. Би бас өнөө өглөө сайн анслуулсан. Oh wow, бид хоёр ever ready. Тэр бүгдээ сонгоод авчлаа. Тэр цай ингээ боож өгсөн. Тэг ямар ч гэсэн яг үндсэн зааланд бид нэрийг ерөөсөө бичлэг хийлгүүлэхгүйсэн. Тэгэхээр ингээд олон choice-уудыг харуулж чадсангүй. Гэтэ энэ бид хоёрын сонгосон хоёр бүгд байна. Та нарт одоо гаргаа харуулчих. Look at this guys. Little blue box. Манхаа. Онгоц жог нь харж байна айгу хөрхаараа. Оо яа тийм шүү. Энэ дээр ингээд дарангууд зүг. Тэг дээрэс нь угаасаа амьдралынхаа турш зүүх юм чинь ингээ гоё үнцэнтэй авж байгаа газар нь хүртэл үнцэнтэй байгаасаа гээд бид хоёр Tiffany Co-г сонгосон. Түүнээс биш бол бид хоёр нэг юм амар сүртэйг бас аавч гэж бодоогүй л тий. Миний болохоор зүгээр Lord of the Rings шиг айгу ингийн бүгж. Тэгэд юу гэхээр цагаан алт биш, platinum. Бум. Айгу ингийн. Маш цэвэрхэн. Platinum цагаан алтнаас илүү чанартай байдаг гэж хэлсэн эдний sales people.
Битээр яг ялгаа хийсэн мэдгүй. Эдний гэхдээ бүх бандууд platinum байдаг. Одоо ингээд би энийг зүгээл ерөөсөө энэ хороо ертөнцийн бүх эмэгтэйчүүдийн өмнө алга болно. Тэгээ Lord of the Rings. Тэгээ зүөх юм бол айгуу ингээ хараа. Тэгвэл миний хоолоо энэ. Ингээд Thurston Diamonds-тэй бас overpowering амар том Diamonds-тэй байхыг юусэн хүсээгүй. Яг бол энэний чинь доор ингээд engagement ring-гээ зүүдэн шүү дээ. Тэнгүүт тэр ring-гээ зүүн гэж төсөөлөд ингээ авцсан. Энд чинь хурдан зөвлөгч юм ярих юм. Одоо энийг дахиад сараагаас зүхгүй юм те. Тийш тийм. Хангалттай 8 жил үлээ одоо болио. Гэс зүчээ. Наадаг ирэх үү? Оо шүүрийхөө. Өөрийнхөө заяа зүг. Монгол захиалахаар амар удах гадах 2-3 сар маруулсан те. Үн амар үнэтэй. Тэгэхээр зүрх мөнгөөрөө зүгээр Хонконг руу нисчирээд гяс хийлгүүлсэн хамаагүй. Санхүү тэмнэлттэй явах хурдан энэ хизээ гарна гэж 48 цагийн дотор. Зэмэрч захиалгаагүй болчлоо. Сетээр нь авч ийн. 2 шүд костюмтэй. Нэг нь болохоор оройны авчуу парин дээр, нөгөөт нь болохоор өдрийн хормон дээр гой цагаан өнгөтэй. Хоёр дахь нь болохоор ногоон өнгөтэй. Ногоон өнгөтэй нь болохоор бид нэг энэ дизайнер авч байгаа. Ийм velvet материалтай юм гоё. Ногоон. Ийм хар захтай. Энэ зах нь ийм хатуу, маш хатуу. Тэгээд гоё товчны энэтэйгээ хосолсон хар. Энэ дээр гоё өөрийнхөө нэрийг гоё. Энэ дээр би магадгүй 116 гэж хичээд. Энийг онгоолонгууд дотроо те. Төгөө 116. Тэгж хийгээд оройны параных нь энэ өдөр хормон дээр болохоор цагаан өнгөтэй. Гэтэ ийм creamy гоё жоох үнэтэй цагаан. Материал явд арай жоох үнэтэй. Тэгээд сая хэмжээнүүдээ өгсөн. Одоо өмд нь болохоор бас иймэрхүү өмд байна. Тэд нар нийлээд хэд болж байна вэ? Нийлээд нэг 5 сая төгрөг 2 жакет. 2 костюм нийлээд нэг 5 орчим сая төгрөг. Хэвдэж байна. Заяагийн хормын даашнс л үлдчихээн да одоо. That's my baby. She's iconic. iPhone case, lip gloss on it, and all my days. 3 carat, 3 карат. Ингээд миний бүгдний деталууд нь амар гоё. Бороо юм хейлотэй. Доор юм сахиусан тэнгэрийн дээр байдаг юм. Хамгаалттай. Доор нь hidden halo. Тэр нь ингээд бит diamond. Хормын бүгч чинь ингээд diamondтэй шүү дээ. Tiffany-гаас авсан. Тэр ингээ ороод ирэнгүүт яг ингээд контраст үүсээд амар гоё харагдана. Одоо ингээ хоёулаа энэ хажуу талд нь ингээ битүү diamond орж ирээд ингээ айл нь ингээ diamond болчингууд арай л амар галзуу харагдаад байгаа байхгүй ингээ. Тийм тэнгүүд ингээд энэ нь ингээ гоё голдороо, white голдороо байгаад тэгээд гоё diamondтэй бэнд орж ирэнгүүт гоё харагддаг. Тэгтээ хослолно. Энд болохоор ингээ dress ихнэх хүмүүс рентэлт юм бэ. Рент нь болохоор 2-3 хоног болдог. Тэнгүүд бид нар чинь Монголд хөрмөө хийж байгаа болохоор 2-3 хоног гэж байхгүй. Тэгээд тэрнээс илүү extension ингээд тавингууд бодолтож авч явахтай нэг ялгаагүй үнэтэй болж байгаа. Тэгээд яалчгүй яг ингээд олон палаж ингээд өмсөж үзэнгүүд би яг өөрийнхөө бид тааруулсан тийм гоё даашсан бараг хийлгүүлвэл зүгээр юм байна да гэд. Тэгээд Монгол руу амарчсан дизайнеруудтай холбогдоод за окей иймэрхүү дресс хийж болох уу яах вэ гэхэд ярилцсан. Ер нь бол гайгүй боломжтой юм билээ. Тэгээ би ч гэсэн ингээд хамаараа гахгүй тий. Миний ингээд өмсөн дрессийг өмнө нь хүн өмсөжсэн. Миний дараа хүн өмснө гэхээр ингээд амар муухай санагдаад байгаа байхгүй. Тэнгүүд ингээд окей кастом хийлгээд тэрийг ингээд гоё амар олон жил хадгалаад охиндоо өгөөд миний охин хүсвэл өмсөөд хүсэхгүй бол зүгээр өөрөө киплээд ингээ явбал амар гоё гэж төсөөлөд байгаа болохоор тэрийг тэгээ Монголд очиж тухтай хийх нэ тэрийг тэгээ харуулнаа. Өсөр ажиллаа шүү. Stay by my side.
Хувцснуудаа авчлаа. Ерөнхийдөө гутлнуудаа авцсан. Одоо явж гонж авах гэж байна. Тэгээд гонж аваад 2 төрлийн гонж, 2 илжний. Тэгээ араас нь бид нар шууд онгоцны бодол руугаа яваад тэгээд Хонконгийн ман trip ерөнхийдөө дуусгар болж энэ да. Цан цараа. Энтэй орвилчих уу? Илүү гоё нөө. Ямарчаас 2 костюм болцсон, утлууд болцсон, бүгж болцсон. Төөгөө бол би билээ. Би бол fucking би билээ. Whose outfit is 100%. Одоо mini dress, mini after party dress. Oh, тэр дээлээ хийлгүүлэх баа. Тэгвэл намайг бүр юм хатан хаан болгоно гэсэн. Яа. Хатан шиг болох хэрэгтэй. Oh my god. Тэш юм лулу малхаа гэдэг юм байл юм. Дээр үе Монгол хаттын өмсдөг байсан юм амар өндөр. Тэрээс амар хүнд бахтай гайгүй. Гайгүй бах уу? Тэр яг орохдоо л нэг өмсөх бахтай. Тэгээд ороод аваад аваад өмсөөл ингэ суугаад авт. Би авангуудаа ингэ шүрээ зүгээл. тэр шүр мөрчин бас те үнэтэй байд юм шиг байгаамаа. Оо надаа хас гойлынхан шүр хийж өгнө гэсэн шүү. Тийм. Шинэлэл. Сия. За нутгийн зүг буцъя да. Ерөнхийдөө 2-3 хоногт бол бүх юмуд амжуулчлаа. Бүгдээр үйлчлүүлээд Монгол уулзцгаая. Тэгээд хормын зохион байгуулалтын ажиллагаа түрүү хэлсэнчлэн дээл. Заяагийн хормын даашинс. За тэгээ үндсэн зохион байгуулалтын ажиллагаа. Venue энэ харуулаад. Yes. Тэр нь бол ямар ч айгу гоё их гэж хичээж байгаа. Окей, бүгдээр Монгол уулзцгаая. За бид хэд одоо хурмынхаа venue-г хурмынхаа planner-тай хамт очиж үзэх гээд явж байна. Yay! Би өмнө нь үзсэн, төөгөө үзээгүй. Дэлхийд дээрх хамгийн том Монгол гэргинэ. Өмнө хөрөн болж байгаагүй. Тэг хүмүүсийн хөрөм хийжсэн газар яг хийж болно. Шинэлэг биш бах. Тэгэхээр анхдагч л баймаар байна. За хөрөн болох газар ирсэн байна. Хамаг Монгол өргөө гэ. Ийм авраг Монгол гэдгсэн хажууд ийм том галсан юм байна. Вау, тийм хэсэр юм биш үү? Вау. Чи гэрлэх гэж байгаа даад жаргалтай байна уу? Харин голдоо яг энэ дөрвөн багныхаа дунд юм бөөрийнхий тайз 6-6-гийн харьцаатай. Тэгээд цагаан өнгийн дөрвөн талаас гарч ирж болдог тийшээгээ. Тэгээд гол тайзаа эндээ л хийчих. Энд дээр гоё бүжгэн ч явна, дуу ч явна, энд бүх юм явна. За энэ бол бүр фестивал шатч яваа. Одоо хэдэн гэрэл тавих вэ бид нар чинь? 100 гаруй гэрэл. Энэ 8 гэрэл. 100 гэрэл тавина. 8 гэрэлний юм болгож байгаа. 100 гэрэл тавина бро. Тэгэд ийм том лэдүүд. Тэ? Энэ бүр яг тулгалаа шүү. Facebook дээр ч амар сүгдэх юм байна да. Бас тэг хэний ч үзээгүй хараагүй гайхамшигтай хөрм их юм байна. Яалчгүй юм зүглээд байсан юм аа. Яг миний бодож байгаа юм бол тэр байна. Заяа маань ганц л удаа гоё хөрмөө байна. Одоо та санаж байгаа бол би ингээл өмнө нь миний дансанд хамгийн дээдлээ 40-50 сая төгрөг цугларж байхад би тэрний 70-80% нь гаргаад Шангрилаар орж ирсэн шүү дээ. Гэтэ яг хүмүүс тэгэл Шангрилагийн дээвэр дээрээс тгээс эхэлсэн гэж сэвдгэлтэй. Гэтэ нөгөө талдаа тэр хэмжээний зориулт би гаргаж чадахгүй чадна. Одоо олж байгаа мөнгнөөс хангалттай мөнгө гаргаад те бүр амар юм хийгээд ингэж болно. Биг бол заяад үлдэх дурсамжийн төлөө гоё хөрм дээр хамгийн гоё даасан зөмсөөд хамгийн гоё бүгжөө зүгээд хамгийн гоё газар хөрмөө игээд манай хадмын талч гэсэн хараад те одоо чи хөрмийнхаа бүх зардлыг би өөрийнхөө германаас л гаргаж төгөөсөн айлын охиныг авч байгаа юм чи гуйж авч байгаа юм чи одоо энэ зөвхөн хадам эйжент талбаршаас тань чи хамаатан садных нь 200-300 ирнэ шүү дээ тэр нутгийн тэр талын бүх хүмүүс харна манай талын бүх хүмүүс харна тэгэл за төөгөө маань ингэж явж байгаа юм байна ийм байгаа юм байна хөрмөө бас гоё чанартай хийж гин юмыг хийсэн юм а хийсэн шиг хийдэг залуу байна гэх хүмүүс ч юм дүгнэ шүү дээ тэгэл хоёрын хооронд мигээл нэг амьдрал ингээл зохицуулаад яваад гэж болно л доо. Гэтэ 20,000 доллараар зөвхөн таазаа чимэглэнэ гэдэг чинь that's some crazy level shit man. Сайн байна уу? Энэ холбогдох дугаар байна уу? Оо, сайн байна та. Сайн уу? Би даа энэ зугаа авах гэж гоо өнтөч юу? Ийшээ зогсож идэх үү?
8 сарын 22-нд хөрмөө гэж байна. Тийм үү. Энийг чи хөрмөн дээр ашиглаж болох юм уу? Болно шүү дээ. Хөрмийн ордоос гарч ирээд энд чи суугаад. Ингээ Хөшиг мөшиг солих гээд байгаа. Цагаанаас солих гээд байгаа. харин тэгвэл гоё юм байна. Энэ жоохон хитрхи хятадлаг юм байна. Тий. За. Бидний холбогдож байгаа үед ажил болгоё за. Анх удаа хоёр талын гэр бүлийн том нийлсэн том зураг авалт. Mom is here. Энэ ямар гоё юм мама. Үнэстэй гоё гэж шүү дээ. Миний охин дэш тэнэшэр. Манай охин хоёрынд байна. За өнөөдөр зураг авалт хэлж байна. Ер нь бол гэр бүлийн ихний зураг авалт. Энэ бол их bridal биш. Тэгээд удахгүй цагаан балаж өмсөөд битээр ингээд bridal явна гэж бодож байна. Тэгээд студийн бүх зургуудаа ямарчсан өнөөдөр бацах гад үзнэ. Гоё юм амжилттай. Blowing petals like, do you love me at night? Head is spinning and it don't know when to stop. You said forever, babe, did you mean it or not? Hold on, hold on. Миний охины сэтгэл нь юу вэ? You feel good? Yeah. You feel good? Yeah. You wanna take a picture? Yeah. You wanna do cheese? No. Please. Хоёр гэр бүлээрээ TV унсахгүй мó? хоёр талын гэр бүлээрээ бөөндөө цуглаад яг манай номоо дэнт хоёр маань байхгүй. Тэст нь бол бүгд цуглчих гэж. Бурхан минь гэж. Тогсны үд. Асал ямбак залуу юм аа. Ямбончих юм байна л да энэ ямбак залууч нь. Зүрийн мөнгө татдаг. Монопол магнат юм аа. Одоо бид нэр битүү дельта зураг авах болно. Бид нэр юм гоё дельта. Манай их яруу найрагч Жавхлан төгс байна. Манай Жавхлан төгсийг найруулж байгаа яруу найраг бол одоо юм Алмас ТV. Юм Алмасны хүүхэлтэй. 5 хоногийн дотор 9 сая views авсан байсан чи баг. Алмас TV хэдэн дагагч болсон бэ? 22 23. Йоо, 10 сая viewsтэй. Эпичтэй. Энэ хэд одоо намайг яриад байгаа бах та. Одоо очиж чадахгүйгээс хойш төөгөө заяа хоёртой ингээд хормын мэдлэгээ хүрчихье. Хоёртой амьдралынхаа шин замд нь аз жаргал хүсье. Running out of time, running out of time, running out of time, running out of time to make you love me. Living and pretend. Keep it a buck 50 fuck all. Living Дуусаа. Баярлаа. Ингээд дуусаа. all you. Гэр бүлээрээ цуглалаа. Дагсаа өдөр хөдөө зураг авалт хийн. Тэгэхээр тэрнээс өмнө надад бүжгийн бэлтгэл дутуу байгаа. Төгөлдөр уурын бэлтгэл дутуу байгаа. Олон surprise-ууд олон үзүүлбэрүүд байгаа. Дотоод үзүүлбэрүүд маш гоё юм зүрхсэтгэл шингэсэн. Тэрнээс үгүй юм страдын тоглолт хийхгүй. Гоё энгийн гоё арга угаад, нэрмлээ угаад, хүртэн дуугаа сонсоод тэгээд төгөө ингээд Майкл Джексны бүжиг хийж мгээд. Чимэглэлийн ажил маань бүрэн болцсон, уулзалтаа хийсэн, гэрээгээ байгуулсан, асуудал байхгүй. Тэгээд одоо болохоор бүжгийн бэлтгэл рүү би өөрөө нэг бүжгийн үзүүлбэр үзүүлэх гэж байгаа. Үс анх одоо заяа надад өргөж эхлэх чинь би яг зөвхөн бүжгэлдэг л хүн байсан шүү дээ. Зөвхөн бүжиж хүн байсан. Тэгэхээр заяад угаасаа тэр үеийн дурсамж заяа манай заалан дээрээ ламааг ингээл тасралтгүй бэлтгэл хийж байгааг хараад хүлээгээл байждаг байсан те. Бид хоёрт бас хамтдаа гоё бичсэн түүх байгаа болохоор яг тэр үеийн дурсамжуудыг сэргийхийн тулд гоё бүжгэлсэн үзүүлбэр байл дээр юм болов гэж бодож байна. Тэгээд гоё үзүүлбэр байгаа. Мэдээж Chris Brown-ы дуун дээр. Chris Brown-аас олж бүжгэлж эхэлсэн. 10 хэдэн жил бүжгэлсэн. Одоо бол Chris Brown-ы улаан галзуу фэн. Амь дээр тоглолтыг нь очиж бүр зорж очиж үзсэн. Тэгэхээр яг л гоё Chris шиг тайзан дээр гоё бие авч яваал гоё байя гэсэн бодол байна. Окей. За, зааланд ирсэн байна. Юу вэ да?
За би ямар ч байсан заяаг авчирлаа. Тайзан дээр ирлээ. За энэ дээр ингээд заяг битээр гоё наалдаад амар гоё харагдаад. За энэ дээр нь би юу гэдэг нэг юм өгч мөгөөд. Одоо та хэд буцаж байраа дахиж шинээр авлаа. Зэрс зөөр бүжлэг гоё. Хурмынхаа хаалтыг бүжгэр нэ. Forever гэдэг дуун дээр. I've been waiting my whole life for this one night. Ойлгож байна уу? Энэ өрөөг л насаараа хүлээлээ шүү дээ. За тэгээ 8 сарын 22-ны орой гайхамшигтай болтгоо гэж. За бид хоёр сая амьд үг чуулган дээр ирээд Батуулт пастраас гэр бүлийн сургалт авлаа. Гол нөгөө пастраар батлуулахын тулд заавал нэг бол итгэгч байх, нэг бол гэр бүлийн суурь юм сургалт авсан байх хэвээр. Бид хоёр бол тэр жил 2019 оны хавар 2 сарын 14-ний өдөр лөө Валентин орохоо усан баталгаа хүртчихсэн хоёроо. Саяны сургалтын дээр бол 4 том хичээл ороод. Ерөнхий үдчихэж байгаа хүмүүст хэрэгтэй байж магадгүй хэлэх юм бол гэрлэлт гэдэг бол ерөөсөө эхнэр нөхөр хоёр бурхны өмнө хийж байгаа гэрээ гэсэн үг. Тэгээд гол нь ирж байгаа бүх хүмүүсүүд маань гэрчүүд болж байгаа. Тэгээд тангараг өргөж байгаагаа баталгаажуулж бүгж зүүж өгж байгаа хуруунд нь те. Энэ бол миний одоо гэрээний маань одоо баталгаа энэ бүгж бол. Тэгэхээр хоёр талдаа бүгж зүүж өгдөг нь тийм учиртай. Бид хоёр бас үндсэн сургалтнаасаа бүр халиад айгүй их юмнууд асуулаа хүүхд хүмүүжлийн талаар. Ирээдүйд хүүхдүүд яах хэвтэй, эд хөрөнгө дээр яах хэвтэй байдгийг, охтууд яах хэвтэй байдгийг айгүй гой сургалтууд авсан. Гэрэлж байгаа хүмүүс ер нь яагаад гэрэлж байгаа вэ гэдгээ, гэрээ гэж юу вэ гэдгийг айгуусаа ойлгож иж гэрлэхгүй бол хоёулаа нэг нэгэндээ хайртай өстэй хараа. Хоёулынхын секс гоё өстэй гэл. Тэгэл гэрэлчих юм бол эвгүй юм болоод байгаа шүү дээ. Тэр гэрлэх ёслол бол ерөөсөө нэг өдрийн үйл ажиллагаа шүү дээ. Үргэлжлүүлээд 60 жил амьдрна, 70 жил амьдрна, 80 жил амьдрна хамтдаа. Тэр бүх хугацаанд хайр, хүндлэл, бэлгийн харилцаа гэдэг зүйл ямар чухал байдаг вэ гэдээ сургалт авлаа сая. Тусдаа ямар нэгэн өөр тийм сорилтонд орж болох нөхцөл байдалд өөрсдийгөө оруулахгүй нэг нэгэндээ үнэнч байж явах нь айгүй чухал. Зөндөө гоё хичээлүүд авсан. Тэгээ бас нэг айгүй гоё хэлсэн юм нь мэдээж хоёр хос болгон бүх юмн дээр ингээд 100% санаа нийлдэг байх гэж байхгүй. Мэдээж ганц хоёр юмнууд гарна. Уур уцаартай үед үг хэлж болно. Тэгээд үг бол халтард юм аа, хүний хэл бол халтард юм аа. Гол нь зүрх сэтгэл нь халтарахгүй байх нь айгүй чухлаа гэдэг. Тэр бүр суур төвшөндөл ерөөсөө л нэг нэгэндээ 100% итгэдэг нэг гэр бүл гэдгээ ухамсарлж л явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээл хоёр зориг, хоёр төлөвлөгөө, хоёр санхүү тий. Энд ч бүр ингээд утгагүй зүйл баг. Бас тэрс айгүй гоё нэг зөвлөгөн тэрээс шин. Та хоёр найзуудаараа гэр бүлийн найзаа одооноос ингээд сонгож явах хэрэгтэй шүү гэж. Хувийн найзаа биш. Одоо заяагийн найз гэж тусдаа, төвөгийн найз гэж тусдаа биш. Энэ бол яг өмнөх одоо үерхдэг байсан үед бол байж болно. Гэр бүл болсон нөхцөлд та хоёрын гэр бүлийг бодож зөвлөдөг, та хоёрыг гэр бүл гэж бодож харьцдаг тийм найзуудтайгаа найзлах хэрэгтэй гэж. Миний найз гэснээ заяа руу хандардаг ч юм уу те. Миний найз гэснээ надад заяаг муулдаг ч юм уу. Төгөө юу? Төг угаасаа мэдээдсэн. Төгөө угаасаа салаач миний найз сал гэдэг тийм найзтай байж харуус та анхнаасаа л би хэлчихсэн. Тийм найзтай байж болохгүй гэж шүү гэр бүл болсон хүмүүсээ. Одоо ингэж л байгаа юм л да. Хүүхдтэй эхлээд зан характерыг суулга, дараа нь үнэт зүйлсийн дистараллыг суулга гэж. Тэгээд ерөөсөө үнэт зүйлс гэдэг зүйл уламжлагддаг юм байна л да. Ааваас хүүд, хүүгээс хүүхдэд тэ бүр цаашаа. Зөвхөн мөнгө боддог аавын хүүхэд бол ерөөсөө бүх юмыг мөнгөөр хардаг л болчтой юм байна. Чим уу гуйлах чаа. Би машин унж гин тэр юм гэж. Үнэт зүйлс нь зөв тавигдсан байх юм бол хүнийг тэгж би хаагаар нь ч юм уу, царай зүсээр нь ч юм уу, хөрөнгөөр нь ч юм уу, статусаар нь ч юм уу харахгүй юм байна. Ерөөсөө үр хүүхдүүдэд үлдээх хамгийн том өв хөрөнгө бол эхлээд тэр характер, зан характер, хандлага. Тэгээ хоёртны юу ихээр тэр ирэмбийн дараалал үнэт зүйлс. Яг характер нь өөрөө үнэт зүйлсийг бүтээчдэг л гэж л байна. Тэр эд хөрөнгө өвлүүлэх материалын зүйл өгөх мөх бол бүр сүүлийн 86 дахь чухал зүйлийн дараалал орчлоо л та. Яг үнэ бодож ирсэн юмнуудаа за би ингээ бизнесийг явж үр хүүхдтэй ингээ энэ хөрөнгө мөрөнгөө өвлүүлж өгөх тал дээр Библиэлд ер нь юу гэж заасан байдаг вэ гэж асуусан чинь хэлж байгаа юм болохоор тэр чухал шээ. Хүүхд ч өөрөө би эцгийнхээ хөрөнгийг томсгоно гэж зорих тийм хүүхд гарч ирвэл тэгээд та хоёр ингээ огтлолцоод тэгээд ингээ хүүхд чинь юм өсгөх явнаа. Чиний одоо олж байгаа мөнгө, чиний хийж байгаа бизнес бол чиний босгос амьдралаа төгөө. Чи өөрийнхөө төлөө наатах ингээ гисэн чи сайхан 50-аар явчих хоёул дэлхийгээр аялах байраа. Би одоо тэгээд ирээдүйд тий тэгэхгүй тэгээд нэг тэрний юмны төлөө нэг 100 тэрбум төгрөг заавал хадгалах хэрэгтэй гэж нэг санаа муутай тий. Биткойноо тоолол бойлич юм зүгээр. Одоос ерэн зүгээр сайхан амьдрнаа. Заяагаа аваад зүгээр Антарктид руу ч яваад, Египт ч яваад, Айсланд ч яваад, Бразилд очиж шинэ оны үдшийг гой далайн эрэг дээр солиод бодохыг харж өнгөрөөгөөл гой халимны нүүдэл явж үзээл газар дундын тэнгисээр яваал ингээл
Өөртөө бизнесээ гээл чадчихл байгаа сайхан амьдраад хүүхдүүд маань гэсэн тэрийг хараад буруу замаар гიშгэх ч юм уу буруу найзын хүрээлтэд болох юм аавын хайрнаас айгүй хамаардаг юм байна л да. Аав хүн охиноо ингээд халамжлах гэж байгаа юм шүү. Хайрлахаас гадна. Халамжлах гэдэг нь дандаа материалын зүйл авч өгч мөгж санхүүгийн хэрэгцээг хангах ерөөсөө биш. Халамжлах гэдэг нь зүгээр аав нь ингээд тэрврээд үнсээд ингээд эрхлүүлдэг байх. Тэгэж өссөн охин хэр оргийн өөр залуугийн үүрлэг нэхгүйгээд идэх юм байна. Багаасаа тийм аавын халамж үзээгүй охин яадаг вэ гэхээр анх удаага нэг залуудад тэрвэрлтэл унтаал үзэнгүүтэл тэр чинь насаараа тийм юм мэдэрч үзээгүй юм чинь те. Хүүе гээл вау гээл шокнд ороод тэгэл нөгөө залуутайгаа пук гээл алуулчих жоох. Хүүхдээ болол маш эрт хүүхдээ болол төлөвлөгөө байхгүй. Тэгэл нөгөөт нь буруу үнтэй суусан юм уу зөв үнтэй суусан юм те зүгээр л анхны тэр нөгөө дотны харилцааг мэдрүүлсэн хүн учраас тэгэл очиж сохроор ингээл одоо энийг үзэж байгаа ирчүүдэд бол хэрвээ охинтой бол маш сайн эрхлүүлж хайрлах юу байна. Үүрэг хариуцлага байна аав хүний. Ээж хүмүүст одоо эхнэр хүмүүст бол аавыг нь хүндэлж үлгэрлэх бас айгүй өндөр хариуцлага байна. Одоо ингээд олонний өмнө найзуудынхын өмнө өстө манай нэг юм ажилгүй энэ ингээд диван дээр хөвчээд энэний мөнгө олдог юм гэж юу гэдэм ч гэдэг юм уу те. Манай юм чи өмхөөгүй байж байгаа нь линстэ нэрэ сармагчнаас нэг хурууны зайтай майтай гэл. Ингэж хэлэх тусам нөхөр хүн ингээл хүндлэгдэхгүй олонний өмнө доогдох болоод эхнэр нь хүртэл те өөрийг нь ингэж олонний өмнө ингэж гутаанд оромжилж байгааг нь хараад тэгэл өөрийг нэг жоохон хүндэлдэг охин мөхөнд дагаал явчих юм ингээл. Тэрвээсэл гэр бүл босгох гэж одоо бизнес босгож байгаатай адилхан систем л байгаа юм л да. Ерөөсөө систем цэжний бидаар эмоцоор орж ирж бизнес босгоно гэж байдгүйтэй адилхан. Хоёр хүн нэг мах бод болно гэж байгаа шүү. Тэгээд гол нь өөрт тусгаарлаж гарах хэрэгтэй гэж байгаа. Югс үг вэ гэхээр ерөөсөө тэр гэр бүлийн шийдвэр гаргалтанд аав ээж эмээ өвөө орж ирэх ёсгүй гэж байгаа. Нөхөр гэж хүн байгаад байхад нөхрөөс гадна өөр хүн орж ирээд тэр гэр бүл дотор шийдвэр гаргаа явуулж болохгүй л гэсэн үг байна. Бас нэг үеийн харилцан хүндлэлцэл байх хэрэгтэй. Одоо би ирээдүйд охинтой одоо манай охин 3 таа шүү дээ. Манай охин ирээдүйдийн 20 жилийн дараа нөхөртэй болоод гарахад би орж ирээд ингээ яв гээл те. Тэнгууд манай охин ч гэсэн аав тэгж ийн гээл те. Аав одоо ингэсэн аавын үгээр явах хэрэгтэй гэл биш. Эсвэл тэр нөхөр нь шийдэн те. Харин нөхөрт очих хүртэл нь би бол тултал нь хайрлж халамжилж характерыг нь тэр үнэт зүйлсийн дэс дарааллыг зөв тавиад өгчгээд тэрний сонголт нь одоо бурууд нь ч гэж хаалдах бит. Алин модноос олондохгүй гэдэг чинь зөв суурь тавиад өгсөн байгаа тэгэл зөвүүл хүний сонголтоо. Би ч одоо хамгийн сүүлд 12 настай дал төгөлдөр уур тоглосон. Тэрнээс хойш ерөөс тоглоогүй. Одоо 34 настай. Тэр нийт 22 жил төгөлдөр уур тоглоогүй боловч 22 жилийн өмнө тоглож ирсэн юм хүртэл гаранд үлдсэн. Тэгээ тэрийг сайжруулаад тоглож байгаа. Мантхас заатан тоглох болсон би өмнө яриаг байж магадгүй. Юу ихээр манай аав намайг 6 наснаас 12 нас хүртэл төгөлдөр уур одоо заалгуулад бүрийг 6 настай бүр 1 2 дугаар ангид байхаас надад төгөлдөр уур заалгуулад нэг өгөгдөл байсан юм юу гэхээр надад ритм байсан. Тэгээ дээрэс нь миний сонсгол бол төгөлдөр уур тоглож байгаа 6 жилийн хугацаанд маш сайн сайжирсан. За аавын тэр төгөлдөр уур тоглуулсан тэр 6 жилийн ачаар би бараг ирээдүйд тэр хөгжим бүжиг тиймэрхүү юмтай холбоотой карьер хөөсөн байх гэж би бол хувьдаа боддог. Тэгээд яг намайг тэр жоохон байхад аав бизнес хийдэг ингээл гэртээ хүмүүнтэй уулзах үед ингээл миний хөө чи нөгөө хаяа тоглолтоо гэл. Тэгээд би нөгөө мантхай тоглолдог байсан байхгүй. Тэгээд аавын нэг хүссэн зүйл нь юу гэхээр миний хөө яг аавынхаа оршуулган дээр энэ мантхас заатны оркестртэй тоглож өгнө шүү гэж надаас хүссэн. Гол маань аавыг өнгөрөхөд бид чи ямар ч мөнгө төгрөг байхгүй. Бүр яг үнийг хэлэхэд ерөөсөө чулууны мөнгө ч байгаагүй. Аавын оршуулган газар авах мөнгө байгаагүй, чулуу авах мөнгө байгаагүй. Маш хүн санхүүгийн байдалд орцсон тийм үед яг манай өнгөрцөн. Тэгээд ерөөсөө тэр хамлалтаа биелүүлж чадаагүй. Тэг явж байгаад одоо хүн ингээд буцаад яг аавынхаа мөрөөр бизнес хийж явж байгаад зөв голдөрлөө олоод нэг мөнгө бизнес хүнтэй хамтарч ажиллах, баг удирдах гэдэг чи яаж ажиллахыг нь ойлгоод 34 гараад ирэхээр тэр манай аавын надад те бүр маш багаас 6 настай байхаас хараад за би хүүгээс те ямар ч талбар дээр өрсөлдөх чадвартай те хөгжмийн мэдлэгтэй, сонгодог урлагийн боловсралтай, фитнесээр хичээлдэг, олон хэлтэй ямар мундаг хүн болгоно гэж зорж исэн юм. Би өөрөө болсныхаа дараа ойлгож байгаа байхгүй. Тэгээд одоо яг аавда зориулж юм tribute маягийн үзүүлбэр үзүүлнэ гэсэн үг. Тэгээд ганц манай ээж юусэн мэдэхгүй байгаа. Тэгээд ээжийн угсаа хамгийн дуртай нь мантхас цаатаа. Тэгэхээр ээж бол одоо уйлах байх гэж бодож байна. Айгу сэтгэл нөдлөх байх. Одоо ямар нэг материалын зүйлээр ээж ачиг хариулна ч гэж байх те. Материалын зүйлээр ачин хариулагдаад дүндээ дүн бодцдог тийм ээж ч гэж юу байх. Тэгэхээр ээж бол надаас юу хүсэж байгаа гэхээр мэдээж нэр төртөө эцгийнхаа нэрийг зөв авч яваад нэр бүтэн явах. Хоёр дахь нь юу гэхээр мэдээж ихнэр хүүхдээ гал голомтой доктортой авч явах. Гуравт хүсэж байгаа зүйл нь бол угаасаа одоо өнгөрсөндөө аавынхаа амьдралд ээжийнхээ босгосон амьдралд талархдаг тийм зан характертай, тийм үнэт зүйлсийн дэс дараалалтай тийм хүн болоосой л гэж угаасаа наа хүсэж байгаа юм би бараг хэлүүлдэхгүй мэдэж байна. Тийм болохоор тэгээд энэ аяыг ээжтэй зориулж байгаа маа гэж аав ээж хоёртаа. Зя одоо нөгөө аав ээж зориулж байгаа төгөлдөр уурын үзүүлбэр дээр ашиглах аавын зурагнуудыг ухаж гаргаж ирж байна. Бараг сошиал медиа байсан бол энэ үе яаж ч утсан контент хийхгүй байхгүй. Аав ээж анхны гэрэлж байгаа зураг байна. Манай ээжчүүд ийм модель байсан байна. Бас модель байж байгаарай. Харчаачтай ясаа.
Ийм хоёр хүү. За энэ зургаар л эхлэн дээ видео. Яг энэ зурган дээр зөө ингэх байхгүй. Чиний барьчи даяг. Яг ингэж эхлэн гэсэн үг. Наад зурагч гарч ирнэ. Тэгэхээр залуу байсан үеийнхэн зураг. Ганцаар байсан үеийнхэн зураг явж байна. Ээжтэй анх танилцсан зураг. Хамт байсан зургууд явж байгаа. Энэ хоёрын хайрын түүх. Одоо гэр бүл болж гэрэлж байгаа зураг энэ дэр. Бизнес хийж байгаа үеийнхэн зураг. Удахгүй би төрнө. Одоо би төрлөө. Одоо ингэ дараагийн хүүхдүүд. Одоо олон хүүхдүүдтэй хийж бүтээж байна. Хизээс төсөөлөг юм болно. Нэг өдөр байхгүй. Нөө тоглолтог байсан юу? Би төгөлдрөөр тоглодоггүй гэж та нараар тоглосон. Чи надаар тоглоод байна уу? Би төгөлдрөөр тоглож үзүүлэх үү? Зя. Эдрийг хураач. Одоо манай ятгач маань ирж гин, морин уур маань ирж байна. Чи морин уур өөрөө ирээгүй шүү. Морин хуурчин маань ятгачнтайгаа ирж байгаа. Тэгээ бэлдээд үзцгээе. Зя намайг хүлээгээрээ би яраас нь гүцээ. Чи тэгтээ 50 юу? Окей.